Тэмүүлэнтэй хийх танд хэрэгтэй туршилтыг бас хийж үзүүлэх чинь. Тэмүүлэг өөрөө яг аялж явах явцдаа хийсэн контент гэх юм уу те туршилтаа те survival одоо hack те тэрийг бидэнд яг одоо харуулах чаа гэсэн. Тэгэхээр танд маш хэрэгтэй ах гэж бодож байна. Хоёлаас туршиж үзтээ те тэгвэл. Тэглэх надад маш их санагдсан. Scout ахтаа бол үзчихсэн баг те. Тэгээ scout ахтаа яг зүгээр гардаарх материал биш яг зүгээр хүний анхдагч чадвар шүү дээ. Тэр утгаараа. Олс уух, за майхан барих, урц барих ч юм те. Тиймэрхүү. Ус яаж одоо буслаж уух ёстой ч юм. Шүүж уух ёстой гэдэг тиймэрхүү зөндөө юм заадаг л та. Тэгэхээр бас гайгүй туршлагатай байхаа тий. Бүр олон улсын том конференцтэй яваад улсын их орныхаа нэрийг гаргаад ирсэн скаут ч юм байна. Jamboree гэж болдог нэг скаут. Тэгээд 4 жилд яг олимп гэж ярьдаг л та скаут. Тэгээ олон улсад очсон. Манай Монголд ч гэсэн яг бидний намайг 2013 онд орж байхад 2017 онд яг Монгол улс найрамд төлсөн. Маш олон. Тэгээ манай хоёр дүү хүртэл явжсэн. Тэгээ Монгол улсаас ер нь маш олон хүүхдэд бас сонирхож явсан. Болоо гэж их гоё юм болдог. Тэгээ ер нь тийм сайн дурын ажлууд хүүхдүүд явж явах хэрэгтэй тий. За одоо тэмүүлэн болохоор хэдүүл айл юунаас эхлэх үү? Хаккаас эхлэх үү? За хамгийн түрүүнд бох болон батарейгаар бүгдээ галгасаад үү. За тийм. За. Гэхдээ бох батарей байгаа шалтгаан энэ бидрийг аялж явах явцад бидэрт байдаг зүйл гэсэн утгаараа тий. Тий. Ер нь гарын доорх материалууд гэж байгаа утгаараа. За шууд та хэдтэй. Энэ хоёроор одоо яах юм? Одоо энэ хоёроо шууд бүгдээ масс үсгээд галгасаана гэж үзэж байгаа. Студийн зорилготой болохоор яг энэ бүгдээ хүн ашиглажээ. За. Энэ дээр бүгдээ галгасаач. Студийн бус газар бид байсан бол энэний оронд юу байх байсан бэ? Тий, одоо хүн одоо нөө эмэгтэйнд аялж байгаа даван тал гэдэг шиг нүрээ цэвэрлж байгаа нүүрний хүн бүхэнд байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг гарын доорх материал бараг болчиход байгаа. Тэгэхээр энэ бол болно. Байхгүй бол одоо хөөрэ өсч юм уу те тэндээс юм модны үрц ч юм уу гаргаж ирээд ялгаагүй юм хийж болно гэсэн. Батарей нь одоо энэ хүнд юу юм шүү те? Шинэ батарей юм шиг. Тий. Яг ашиглаж ирсэн батарей ч гэсэн бас ингээд олон хэмжээний масс болно. Одоо гарч хідэнд явж байгаа батарейгаа гаргаж ирээл энийг хийж болно гэсэн. Заавал шинэ бас байх шаардлагагүй. За тэгээ энэ хөвөнгө ашиглаж байгаа гол юм хоёр маань энэ хоёр дээр тэгээд үзээрэй. За яг ингээд ийм салгаад ирэхээр ийм илүү нарийн ийм ширхэгтэй болчихж байгаа те хүн. Сайн сэмлэх юм хэлдэг. За тэгээ энийг эндээ тавиад бохстойгоо нэртэж те. Тийч юм. За тэгээд бохоо бол гаргаад жажилж. Тий, жажилж байгаа. Эфир дээр болох юм уу? За тэгээд гол нь энэ цаасаа гаргаж ирээд ийм нөгөө элсэн цаг байдсан шүү дээ те. Элсэн цагны хэлбэрлөө бүгдээр оруулна гэсэн. Тэгэхээр эндээ ийм хоёр талтай өргөн голдоо нарийнхан байдлаар заавал уу? Тий, тэгжиж нөгөө масс үсэх бас энэ цэг нь гарч ирж байгаа гэсэн үг тий. За төрүүлээд буруу ич үйтэй. Та багаад хараад тий гайгүй. За. Тэгвэл ийм төрлийн бох энийг өөр туглан цаас байж бас болох юм. Туглан цаас байж болно тий. Тийм байна. Би зүгээр нөгөө туглан цаастай явж байгаа хүмүүсээс илүү богтой явж байгаа хүмүүс их байдаг болохоор бас илүү ойрхон одоо ашиглах юмнуудыг юм хийж байгаа. Одоо нөгөө нэг арай өөр төрлийн хэлбэртэй бох байдаг шүү дээ. Ийм жижиг. Тэрэн дотор ийм цаас байдгүй. Одоо нөгөө орбитих дээр бас гадна тал нь ийм юу байсан. Туглан цаас байсан. Тэгэхээр тэр бас болох байх гэж болж. За тэгээд бүгдээрээ ийм харагдчих жоо. Тэгээ ийм болгочоод энийхээ голоор нь тасчих хэрэгтэй. За. Энд яг энэ хоёр яг ингээд нийлэхэд масс үснэ гэдэг байна. За тэгээд доторх энэ тугалган цаастай хэсгээ батарейныхаа нэгдлийг нь доотлол дээр нь нэгдлийг нь дээдлэл дээр нь бүгдээрээ бариад. Хасах нэмэх цэнийг хамаагүй юм байна. Тий. Туглан цаастай талаар нь. Тий, тугалган цаастай талаар. Зя. Нэг иймэрхүү болно гэсэн үг. За. Иймэрхүү болж байгаа гэсэн. За тэгээд одоо шууд хөвн дээр авчираад энэ хоёр маань нийлэх хэрэгтэй болно гэсэн үг. За тэгэхээр энийг нийлүүлэхгүй энэ хоёр нь нийлэх хэрэгтэй гэсэн үг шүү. За. Туулгаараа. За энэ хэсэг маань жоох хэцүү байдаг. Гэхдээ хид хийгээд ирэхээр. Ох тийм ээ. Нэртэй ингээд жоох шууд удаа гарч ийнө те. Тэгж. Тийм сая би жоох өрөлт хийсэн чи. Тэгч тэр. Нэртэй. За тэгээ одоо шууд ингээ хөвн дээрээ бүгдээрээ бариад саяныхаа яг энэ массыг үсгэх гэсэн. Би ямар ч тоггүй бах та надаа явах. Үгүй. Энэ нөгөө цаасаараа нийлээд байна гэсэн. Илүү төмрөөр энэ хоёр төмөрн тал нь нийлэх хэрэгтэй гэсэн. За, жаагаар. За тэгээ энэ дээрээ шууд бариад өгөхөөр ер нь бол нийлнэ л гэсэн. Зя.
Гэтэ ойрхон барих хэрэгтэй юм зү? Тий, ойрхон барих хэрэгтэй гэсэн үг. За нөгөө гараараа үзье. За энэ дээр ингээ Би зүүн гараараа нэг л муу байгаад байгаа шүү. Гэтэ энэ дээр бол яарах хэрэггүй те ер нь. тий, яах вэ? Яг энэ төрлийн зүйл сурах гэж байгаа бол учиргүй яарал. Шууд өнөсдөж байгаа. Тийм ээ. Би яг асах гэжсэн. За энэ шууд эфир дээр явж байгаа болохоор бас алдаанууд гарч магадгүй шүү. Хэдүүл гоё. Тушаал үзүүлж байгаа юм шүү те. Шатж байгаа өнөр гараал. Ой. За. За ийм байдлаар ингээд жоохон мас үсгэх л асуудал байгаа даа. Тэгэл мас яг наач. Тэгээ ойрхон барьж байгаа. Ой. Тэгэл нэг газараа барайл нийлүүлэх гээл үзээд тахт болно. Хөдөлгөөд авахгүй мэн тий. Тий. Хүндээ нэг хач холбогдол үү. Наа чи маслахаар өөрөө шууд шатаал гэл. Тэгтээ одоо яг ингээд үсгчлээ шүү дээ. Тэгэнгүүтээ дараагийн нөгөө том гал руугаа зөөх, хурдан зөөхгүй гяс хасаад дуусчихсан. Тий, шууд хажууд нь тий нөгөө модо бэлдсэн төлөөгөө нь бэлдсэн байх хэрэгтэй. Тийм байна. Үнэртэл байна. Одоо анхныхаа удаас турш үзэж байгаа болохоор мэдээж цаг орно энэ дээр бол. Гэхдээ хит хийхэд л ер нь бол хүмүүс Асч төгөлтрөө асч шүү. Таггаал. Тийм лаг төгс нийлээд ах бас юугүй зүгээр шууд ингээл Миний бүр огт ойртохгүй. ингэж байгаа л одоо ингээл энэ хоёроо ингээл мас толоолох хэрэгтэй. Тэгэл энийг үзэж байгаа хүүхдүүд байл битгий гэртээ туршиж үзээрэй аав ээжтэйгээ тий. Яг гоё хөдөө хээр очиж жаад одоо саврын үлрэл болж байгаа. Тэгэхээр бас гадаа бас галасаа тий. Галасаас нь хэрэггүй шүү тий. Тий шүү хүүхдүүд тий. Саврын үлрэл шар өстэй байгаа. Одоос тэ жинхэнэ айхтар уу яа шүү. Завллаа та яг нь. Бэр. Энэ ч мөрийг халааж Халж гинэ тий. Мас ус. Халцсан байна. Халж гинэ. Ичин хоорондоо юу маслаад исэн биш үү? Мэдхгүй байгаа тань. Яа гараад үчтэй. Гарч ирнэ тийм үү? Айгуулах шиг. Асчи төгөлдрөө. За санда. Яг асуумд нь тэндээ барьж. Цаас нь өөрөө бас шүү дээ. За ер нь гэтээ төгөлдрийнх нэлээд хөөрхөн борлч чи асцсан гэж бодчихоо. Тэгэхээр Мас үүсгэсэн л юм байна. Цаасан энэ тий. харагдчихжээ тий. Энэ бүр яг Би сая бүр гараа түллээ шүү дээ. Чин маслаа таллага юм байна манайхаа. Гэхдээ төвчээр шаарддаг юм байна. Тэгээ нэг юм сурах мэдрэмж төрд юм байна. Гоё юм байна. Ингээ үлдээчт юм уу? Аслаа төгөлдрөө утаа гараад байна. Хитэ хөдөлгөөрөө гэж шүү. Амар халдсан байгаа байхгүй энэ бүр. Халаад байна. Энэс их юу орно. За. Би шантарлаа. Жохоо хөдлөө. Тэнд хөдөлгөөд байна төгөө. Наа чи бүр шатаа дууслаа цаасан. Асч. Сая мас харсан уу? Бараг 20 туудагаа. Үнэртэй байна. За сайн байдаг шүү дээ. Гэхдээ ер нь болох юм байна гэдгийг харлаа тийм. Болд юм байна. Тийм ингэж шатаж болох нь байна. Сая би гараад үлчилсэн шүү дээ. Миний гайгүй. Энэ нөгөө саяны энийг бас голоор нь тастаад байдаг нь бас яг юм нөгөө залгаа мас үсчээр гал халаад байдаг. Тэгээ удаан яг ингэ залгаснаар нь бариад байвал гар халдаг. Тийм болохоор яг барьж байгаа л газ тэнд мас үсгэл ингэ барахгүй гар халахгүйгээр. Тэгэхээр ингээд одоо энэ хээр хөдөө ерөөсөө батарей битээ орхих хаяг гэдэг байгаа. Батарейг зориултын газар нь хаях хэрэгтэй гэдэг байгаа чи энэ байгаа байхгүй тий. Ингэж их цэнэгтэй явж байгаа байх нь шүү дээ. За дараагийн туршилт. За дараагийнх нь туршилт гинэ. Тий хөдөө явсан ч гэсэн цэвэрхэн явах хэрэгтэй гэж бодож байгаа тий. Тэгэхээр бас л дахиад гарын доорх материалаар уут болон соруулаар яаж бүгдээрээ карант хийж болох вэ гэдгийг бас туршаад үзье гэж бодож байна. Би бат ингэ байж таа сая хөө. Одоо ер нь бид нарт нийтдээ 4 минут байгаа юм байна. Мэдээллийн 4 минутанда багтаагаад хоёрыг
хака харуулчих тий. Хаки ч одоо монголоор юу юм бэ? Яг яаж вэ? Ингээд ингээд бүр хийчих юм уу гэсэн үг тийм. Ясаа ичиж. За тэгээд энэ дээрээ одоо ингэж усаа хийгээд ер нь бол 10-ын торч хийж болж байгаа нөгөө бид хэдий мэдгээр те. Тэгээд энэ дээр энэ бариулаар навчаад модон дээр өлгөж байгаа. Энийг шууд ингээд дээрээс нь чиж. За тэгээ. Тий. Төлхрийн мод гэдээ дутчих юм. Энэ одоо гэдэг. За тэгээд ийм энгийн сорол бас аялалд явж байдаг шүү дээ. Сорол байгаа те. Энэ соролоор энэ дээр өдрөөс юу болох вэ? Шууд энэ сороолаа жоох өргөж. За. Шууд энэ ус руугаа одоо уут руугаа хийх хэрэгтэй, цоолоод хийх хэрэгтэй гэсэн. Цоордгүй. За, цоорцсон уу? Ой, За ингээ орчиж байгаа. Сая жоохон заван шин жоохон юу том цоолчлаа. Тэгэхээр энэ дээр жоохон ус гараад байна. Гэтэ яд гэвчсэн ингээд ус гарахаа олчиж байгаа. Доороо. Тэгээ энийг ингээд доошлуулгод эндээс ус гараад эхэлнэ. Усаа дээшээ тий. Ингээд доошлуулгод шууд карант очно. Дээшлүүлгод гарахаа олчно. Ийм байдлаар одоо нөгөө ганцаараа явж байгаа толгоогоо угаах хэрэгтэй болд ч юм уу тий. Тэгэхээр шууд модон дээр өлөж байгаа л энийг хийгээд үзэх боломжтой гэсэн тий. Ингээд шууд ус гарахаа олчно. Энэ бас нөгөө вакуум орчин үүсгэж хийдэг ийм хак. Энэ яг сая би жоох муухай золчлаа. Тэрнээс шууд яхад бол энэ ингээ ус гарахаа олчдаг. Болж шүү. Энд чинь гоё арга байна. Ой задаад үсэж байгаа. Дугуйтай болохоор яваад. Энэ шууд ийшээ. Нэрээ тийм тий. Бас муухай золчлаа тийм байна. Том цоол бол ийм. Тэрнээс биш. Хайр ус болох юм байна. За энийг иш нийчгөө. За баярлалаа төгөлдрөө. За та эмгэр гараа ирчихв. За тий. За бас амжилттай. За ингээд хийчих нэ. Гэтэ энэ юу юм бэ? Сорулгүй зүгээр ингээд цоолчих юм бол хэмжээгээр усна ингээд ямар ч хяналтгүй гоожод усчих юм ба штэ. Сорултаа багыг юу чухал юм тэр. Тий. Одоо нөгөө их усаар биш бага усаар тэгээд яаж хэмнэлттэйгээр одоо толгоогоо угаах вэ гэдэг дээр л яг энэ гарч ирээд байгаа юм тий. Тэрнээс одоо манайхан бас их гоё соёлтой аялдаг болоод байгаа гол дотор жишээлбэл шууд толгоогоо угаахаа болж байгаа тий. Тэр мөр бол өмнөдөө ингээд одоо байгаль орчноо сүтгэж байгаа тийм жишээ тий. Тийм болохоор усаа голоосоо гаргаж ирээд тавьж байгаад хийчихэд бол юм бол болдгоо гэсэн үг. Зүйтэй. За одоо яах вэ? За хамгийн сүүлийн юм бол алдартай бичлээ. Тий. Хамгийн сүүлийн юу би бас нөгөө цаг имэнхэд энийг хийгээд бэлдээ тавьсан маа. Тэгтээ ер нь бол энгийн юм туна аваад тэгээд шууд пилетик хийж болдог. За энийхэн дээдлийг нь шууд мэдээж салаад аавна. За тэгээд аялалд бас тунаа ихээр авч явдаг байх нь тийм хүмүүс ер нь. Тий нөгөө анзаарснаар одоо сая яг ярьжсэн тушонк болд юм болов тушонк гэсэн бас болох бах. Яг юм тостой юм лаазалсан бүтээгдэхүүн гэдээ харж чад ер нь болно. Тэгэхээр нөгөө лаазалсан бүтээгдэхүүн аялалд удаан авч явдаг болохоор нөгөө муутахгүйгээр удаан хугацаанд авч явж байгаа болохоор хүмүүс их авч яваад байдаг. За тэгээ ингээд тагийг гаргаж ирээд тагаар нь ер нь бол ийм билетийн одоо 50 хийнэ гэсэн үг. Тийм байна. Тийм. Одоо ийм байсан таглаа ийм болно гэсэн үг. Тийм. Тэгээ энийг бол харахад ингээд жоох хэцүү юм шиг мөртлөө зүгээр л ийм энгийн одоо энэ ингээд шууд харахад тал нь байгаа юм шиг тийм. Тэгээ ингээд нуглаад тэгэл нуглаад ийм болчихно гэсэн үг. Тийм. Тэхийн тулд хутгатай явах хэрэгтэй юм. Гэхдээ ер нь хутга хайч бол бас явж идэг та аялалд бол тийм. Ямар ч ер нь хөдөө явж байгаад хутга бол заавал авч яваарай гэж ер нь зөвлөх. Тий. Хэрэгтэй. За тэгээд ийм 50-аар болчихдог гэсэн үг. За тэгээд энэ дээр бүгдээрээ одоо жоохон энэ нөгөө бичлэгэн дээр гараад идэг алдартай очлуур шүү дээ. Тий. Тий. Очлууртай очлууртай. За тэгээд энэ дээр цаасаа тавиад жоохон тостой наваад цаасаа тавь. Тий. За энэ дээр цаас ариун цэврийн нөгөө нойлын цаас ч бас болох юм байна. Салфетик ч болох юм байна. Зүг үү? Тий. Болно. Салфетик ч байсан. Цаас л байхад хүн болохгүй юу? Хүн арай хурдан шатаад байдаг. Зүг. Тий. Тэгэхээр бас за тэгээд нэг иймэрхүү байдлаар тосоо уулгах юм байна зүг. Тий. Тосоо уулгаад тэгээд тостой болцсон цаас өөрөө удаан хасдаг. Тий. Гол утга нь одоо ер нь бол тэрэндээ л байна гэсэн үг. За тэгээд иймэрхүү билетийг ингэж бэлдэнгүүтээ энэ дээр бүгдээрээ одоо галаа хасана гэсэн үг. Жохон утаа гарах бах. Одоо юу? Энэ очлоор шууд астдаг уу? Шууд асна.
ийм зориулалтын аяллаа хэрэгсэл байдаг бахан тий. Тий. Ер нь одоо очлуур тустай яваад байдаг. Гэхдээ надад бол энэ утгыг би одоо 5 жил ашиглаж байна. Шууд утган дээр очлуур хийж байгаа нь хамаагүй амар байдаг. Статик санагдчих. За тэгээ шууд за ингээл хаснаа гэсэн. За одоо энэ маань ингээ бэлддэг болох нь зүг үү? Тий. Одоо энийг жоохон асаангууд өөрөө асж хагаад яг энэ тостой хэсэг дээр очиод ингэж их хасгаа болоод эхэлнэ. Тэр үед нь шууд энэ тавиураа тавиал, дээр нь тавиал тэгэл одоо миний тэр бичлэгэн дээр бол бид бэлэн гоймоо хийж үзсэн. Тэгсэн. Тий. Өөр одоо цай чанараар бол бас ялгаагүй байна. Гэтэ хэр удаа яах боломжтой насахаар ер нь. За би бол өвлийн хасах 25 градусд энийг туршиж үзсэн. Тэгээд надад бол ямар ч асуудалгүй бэлэн гоймоо бол хийгээд болж исэн. Тэгэхээр 5-аас 7 минут. Тий, нэг 10 бол нэг. Гэтэ би тэр бол гоймон болчингууд нь зүгээр авцсан. Тэрнээс өөрөөр нь унтраалгаагүй өөрөө унтраацсан гэсэн. Тэгэхээр цаашгаа асгах бас боломжтой байсан. Нэг 10 минут бас байх болов гэж бодсон тий. Тий. За ингээд ер нь асаад одоо сонсогдож байгаа энэ чимээ болохоор яг тосон шатж байна гэсэн. Мод төлж байгаа юм шиг дуурч шин. Тэгэл энэ дээр нь шууд ингээд тавиараа тавиад одоо эн чинь өөрөө ингээд тавиар болчихж байгаа юм. Энэ дээр нь аягаа тавиал шууд бүгдээрээ халуун цай хийгээд уух боломжтой юм өсөл гарч байна. Сайхан кофе гаж надад уучих нэ тий. Ийм ч бүр элдвэ юмтай юм байна оо. Тий, энэ бас яг энэ хотог бол илүү нөгөө олон хоногор би аялалд явахдаа авдаг. Төрөний та хоёр яриадсан хомсны утга гэдэг энэ болохоор яг бас ялгаагүй очлоор. Очлоор юм аа. Тий, энэ дээр бас яг ингээд галаа зурх боломжтой. Тэр очлоор чи асууж үзэж болох уу? Болно шүү дээ. Нэрэ тэрийг та хоёр. Тий, би нэг ч удаа очлоор дэж үзээгүй. Тийм үү. Тий. Үзмэр санагдаад идэх юм. За энэ лүг болоо. Энийг олоод чи. За яадаг гинэ. За энийг бас олдооч. За энэ ус үрхий асах юм байна уу? Тий, ингээд Асаал байх юм. Тийм байна. Нэг гэхдээ одоо Гэхдээ юу л яахгүй юм байна. Юу гэвэл нэг айхтар утаа гарах нь гайгүй. Тийм бас гайгүй байгааз. Тийм байна. За. Энэ яаж салах уу? Энэ хотлоор цогч. Ийм юм байна. За яадаг гинэ. За баруун гаруу, зүүн гаруу. Баруун. За очлоороо энийг ингэж бариад ингээд тэгшгээ одоо энэ дээр ингээд хэсэг баз. Тэгээд хутгаа авчираад энэ дээрээ ингэж энэ тавиал тэгэл зурхад энэ шууд басна гэсэн. За. Шүтэн зурж байгаа юм шиг л. Тий. Оо. Хутгаа жоохон өшөө ингээд босоо. Хутгаа? Тий. Ингээд Тийм. Хутгаа босоо. Тэгээд жоохон хүчтэй. айгаад байна. Аслаа. Зүгээр. Ингэж болт юм уу? Болно. Гэтэ олон ихээсээ илүү нэг юм хүчтэй дарж. Ас. Тийм ээ, би гадаас очсон. Би амьд үлдэх юм байна. Тэ. Хамгийн хурдан, хамгийн найдвартай одоо хөдөө явахар чинь бас нөгөө бороо орцсон байдаг те. Нордог, жижигэл шүдэнс нордог, асгаа болдог. Тэр үед бол очлоор хамгийн зөв. Тэгэхээр ер нь бол нэг ийм утгатай явж байхад бол бас амьд гарнаа л гэж харагдав. Үнээр гоё утга шүү. За маш их баярлалаа. Тий. Ингэнгүүт нэг аялмаар санагдчихлаа тий. Яг ч юм хээр гараад саяны очлоорыг ашигламаар санагдчихлаа. Одоо нэг жоохон бахад чихэр аваад гоё тоглоом авахар гоё байдагс. Одоо эрэгтэй хүмүүс чинь нэг иймэрхүү бэлгэн дасаавал гоё санагдлаа тий. Тэгвэл тэр сая далд бэлгэнийхээ хүслийг хин нэг зориулж хэлэх шиг боллоо. Хин нэг дэшээ зүгээр ер нь хүмүүс санаа өгсөн. Бас тий. За маш их баярлалаа. Амжилттай маш гоё байлаа. Тэгээд за баярлалаа. Гоё эрэг контент хүмүүст ингээ яг амьдрал хэрэгтэй контент хийдэгт тань бас талархаж байна. Энэ бүхэн тань өшөө олон үзэлттэй болох болтугай. Баярлалаа. За баярлалаа. Урьж оролсонд баярлалаа. Баярлалаа.